Хүн төрөлхтөн мянган жилийн турш их бүтээн байгуулалтыг хийж түмэн үеийн түүхийг өөр өөрийнхөө бичлэлцээр ирсэн. Дэлхий гэж нэрлэгдэх энэ гайхамшигтай гаргийн нэг хэсэг нь болж олон бүтээлийн бүтээгч нь хэмээн нэрлэгдэж яваа хүн гэдэг нэрээрээ бахархаас аргагүй юм. Бүтээл бүхэн амжилт дагуулж бүтээгч хүн та хөгжин дэвших болтугай гэсэн ёроолоор өргөн нэвтрүүлгийн энэхүү дугаарыг эхлүүлж байна. Үзэгч та бүхэн тавтай сайхан амарч байна уу? Монгол Улсын тэргуун шадар сайтын санаачилгаар оюун нэмчийн газар, жижиг дунд үйлдвэрийн газар, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, харилцаа холбооны зохицуулахаар Монголын үндэсний олон нийтийн телевиз хамтран өрг реалити нэвтрүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Бүтээл цэцгэлгээтэй хэн бүхэнд шинэ гарц, өргөн боломжуудыг олгохоор эрдэмтэн мэргэд судлаачид, салбар бүрийн мэргэжилтнүүд манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байна. За би өргөн нэвтрүүлгийн оролцогч Мөнгөн Шагаа байна. Өнөөдөр эхний шатны шалгаруулалтанд оролцохоор явж байна. Тэгээ миний бүтээл олон хүнийг баярлуулсан тийм бүтээл болохоор эхний шатны шалгаруулалтанд тэнцэх байх гэж бодож байна. Тэнцэнэ. Өргөн нэвтрүүлэгт утаагүй түвшний чиглэлээр оролцох гэж байна. Утааг арилгахад шинэ ухааны үндэстэй бодлого хэрэгтэй. Утаагүй түвш өдрлөхөд шинэ технологи хэрэгтэй байгаамаа. Сандаа бүтээл олгоод бүтээлээ бизнес олгоод ол зомогтой буцнаа гэдэг хэл дүүрэн байна. Бүгдэд нь амжилт хүсье. Өрг нэвтрүүлэгт оролцохыг хүссэн оролцогчдын тоо улам нэмэгдсээр байна. Хөдөө орон нутгаас ирж оролцох хүсэлтэй иргэд бүртгэлийн хоногийг сунгахыг хүссний дагуу төслийн баг саналыг хүлээж авсан. Эхний шалгаруулалт Монголын үндэсний олон нийтийн телевизийн 6 зүгийн студид эхэллээ. Бүтээлээ танилцуулахаар ирсэн оролцогчдын ихэнх нь олон сар жил судалгаа хийж бүтээл дээр нууцтай ажилласан хүмүүс байгааг бүртгэлийн явцад бид анзаарсан юм а. Гэвч бүтээл бүхэн дэмжигдэхгүй. Оролцогчдын санаа бүтээл бүхэн олон мэргэжилтнүүдийн шүүлтүүрээр шүүгдэж их замыг туулах нь гарцаагүй. Харин шудраг үнэн шүүж Монголдо төдийгүй дэлхийд нэрлэгдэх бүтээгдэхүүн үйлчилгээг хамтдаа хөгжүүлэх зорилго нэгтээ баг ажиллаж байгааг өргөгийн зүгээс батлан хэлэх байна. Санаагаа хөгжүүлж бүтээлээ бизнес болгох хүсэл зорилготой хэн бүхэнд өрг нэвтрүүлэг үргэлж нээлттэй. Ингээд оролцогчид доо амжилт хүсээд шилдэг бүтээлүүдтэй танилцъя. Сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Нэвтрүүлэг 3 үе шаттайгаар явагдах болно. Бид хүн өнөөдөр эхний үе шатаа явуулахад бэлэн болоод байна. За тэгээд бид хөө эхнийхээ шатнаас шилдэг 18 төслийг шалгаруулах ёстой байгаа. Ингээд та бүхнийхээ өмнө нэвтрүүлгийн шүүгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулъя. За нэвтрүүлгийн ерөнхий шүүгчээр мэдээлэл шуудан харилцаа холбоо технологийн газрын орлогч дарга Мөнхбат. За шүүгчээр Монгол Улсын их сургуулийн худалдааны сургуулийн захирал Батсайхан. Нэт капитал санхүүгийн корпорацийн гүйцэтгэх захирал Ундрах нар шүүгчдээр ажиллаж байгаа. За мөн тэгээ салбарын зөвлөх нар бас давхар ажиллаж байгаа гэдгийг та бүхэнд хэлэхэд таатай байна. Ингээд бүгд хамтдаа 1-р шатны шалгаруулалтаа эхлэе. Ингээд эхний оролцогчийг урьж байна. Хамгийн эхний оролцогч болж оролцох гэж байгаа. Оролцогч. За миний нэрийг Халдаа гэдэг юм. Би шинжлэх ухааны технологийн их сургуулийн багш, техникийн ганы доктор, профессор, Монгол Улсын шилдэг зохион бүтээлч, Монгол Улсын нөхцөлд тохирсон бага оврын гурилын үйлдвэрийн төслөөр оролцох гэдэг байна. Атрын 3 дугаар аяныг талархан дэмжиж, өөрийн мэрэгжил мэдлэгийг ашиглан хөдөө аж ахуйн салбар, тэр тусмаа газар тариалангийн үйлдвэрлэлд бодит, оюуны, технологийн хөрөнгө оруулалт хийхээр зорьсон доктор Халтай гуай шүүгчдэд өөрийнхөө бүтээлийг танилцуулж байна.
Оролцогч 2 минутанд төслөө танилцуулах хатуухан дүрмтэй боловч шүүгчдтэй дэлгэрүүлэн ярилцах 15 минутын эрх байгаа. Тиймээс тэд санаагаа илэрхийлж бүтээлээ танилцуулах бүрэн боломжтой юм а. Газар тариалангийн тариаланчдын бүтээс нь тэр бүтээгдэхүүнийг борлуулах хөргөл Улаанбаатарыг борлуулахын тулд манай улсын нөхцөлд одоо бол газар дээр нь борлуулах тийм шаардлага гарч чаддаг байна. Тэрийг борлуулахын тулд гурлийн мөлдөр байгуулах хэрэгтэй. Тэр гурлийн мөлдөр бол одоо хөдөөний хөдөлмөрчдийн хэрэгцээг бүрэн хангахаас гадна хөдөөний нөхцөл тохирсон байх хэрэгтэй. Түүнээс гадна бага чадaltaй байх хэрэгтэй байсан. Ийм учраас л одоо нэвтрүүлгээр дамжуулаад Монгол улсын хэмжээнд нэвтрүүлэг юм гэж бодсон. Өөрийнхөө хийсэн бүтээлийг хятад улс руу захиалж үйлдвэр болгож оруулж ирнэ гэсэн үг үү те? Бүхэл бүтэн агрегат болгоно гэсэн үг. Тий. Одоо тухайлбал тэрэн дотор шин дөрвөн машин бол патенттэй гэсэн үг байхгүй юу? Миний патент бол төвөөс зогтох хүчийг ашиглаж одоо тарааг нунтгалж байгаа юм. Ийм тохиолдолд бол саяын термик машины хүчин чадал бол бараг 14 дахин нэмэгддэг юм. Миний төслийн хувьд бол сахилгаанаа бол 2 дахин хэмнэнэ. Усаа бол 40-с 50 дахин хэмнэнэ. 1000 тонн тариа тутмаас бол одоо 40-с 60 сая төгрөгийг ашиг болох юм байна. Таныг яг хуу Монгол инженерчил Монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэхээр зорж байгаад хийдэг бид нар бүтээж чаддаг гэдгийг харуулахаар зориод явж байгаад их баяртай байна. Тэгвэл таны над харуулж байгаа бидэнд үзүүлж байгаа материал чинь өөрөө хангалтгүй байна. Та өөрийнхөө хийсэн юмаа биднэрт харуулах ёстой. Гэтэл нэг хятад хандтай хятад машин харуулж хаад миний машин энэс илүүл гэдэг. Тэгээ та өөрөө багш хүн биш үү? Та оюутан чи ингэж ороод ирвэл та тэр оюутанд ямар дүн тавих вэ гэдгийг би бол төсөөлж байна. Тэгэхээр дараагийнхаа шалгаруулт шатандаа ирээд материалаа танилцуулахдаа энэ дээрээ анхаараарай. Шүүгчдийн зөвлөл хэлэлцээд өрг нэвтрүүлгийн зүгээс танд боломж олгох эхний алхмыг хийж үзье гэсэн ийм шийдвэрийг гаргалаа. Та нэвтрүүлгийн 2 дугаар шатанд оролцохдоо бэлтгэх ёстой. Бэлтгэхдээ дэмжих багийг авч хамт ажиллах ёстой. Энэ дэмжих баг танд зах зээл дээр хэрхэн нэвтрэх, бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрээ хаана үйлдвэрлүүлж хэрхэн авчрах, за оюуны өмчийн хувьд ямар хамгаалтууд хийх, ямар гэрээ хэлцлүүдийг засгийн газар болоод бусад холбогдох бизнесийн байгууллагуудтай хийх, энэ бүх зөвлөгөөг өгнө. Тийм учраас 2 дугаар шатанда та сайн бэлтгэх шаардлагатай байна. Танд баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр надад бол юу гэж хэлсэн бэ гэхдээ зэрэг тэр өөрийнхөө бүтээлийг одоо харуулахгүй юу гэсэн асуудал хэлсэн. За тэрний эсрэг оюуны өмчийн газрын хүн бол бас санал хэлсэн л дээ. Та харуулахгүй байж болно гэж. За би энэ хоёрыг хоёулангийн хүлээж авч байгаа. Тийм учраас юу гэж бодож байна вэ гэхээр зэрэг 2 дугаар шатн дээр яг одоо нэвтэрсэн нэг бүтээлийг дараа нэвтрүүлэх нэг бүтээлийг одоо техникийн зураг дээр тайлбарлан гэж бодсон. Өөрөөр хэлбэл нөгөө хоёрын хоёулангийн санааг авч байна гэсэн үг. Өрг Сэтэг Баяж телевизийн реалити шоу нэвтрүүлгийн санаачлагч Монгол улсын тэргүүн шадар сайд Ноён Алтан хуйг манай студид хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн амгалан айлтгая. Тэргүүн шадар сайдын хувьд би оюуны өмчийн газрыг хариуцдаг. Нөгөө талдаа бол жижиг дунд үйлдвэрийг хариуцдаг. Энэ оюуны өмчийг яаж бодитойгоор нь бүтээл болгох юм, яаж одоо мөнгө болгох юм гэдэг дээр бол үнэндээ бол бас юм хийгдэг байгаамаа. Тэгэхээр энэ алдаа дутагдлыг засах зорилгоор манай монголчуудын оюун ухаан гэдэг бол бас цаглашгүй юм шүү гэдгийг харуулах зорилгоор одоогийн энэ нэвтрүүлэгт оролцож байгаа 40 оролцогч бол бас энийг харуулж чадна гэдэгт эргэлзэхгүй байгаа юм. Эндээс шалгарсан олон бүтээлүүдийн зарим нь бол ямар ч байсан үйлдвэрлэлд нэвтэрч, ямар ч байсан одоо хүмүүст хүрч тодорхой хэмжээний ашиг болж мөнгө болж чадна гэдэгт би эргэлзэхгүй. Ерөөсөө оюуны бүтээл өөрөө мөнгө болохгүй юм бол тэгэл нэг ийм төмөр чигээр үлдэнэ. Тэгэхээр энэ бид нар бол зоригтойгоор ерөөсөө оюуны өмчийг хэдэн сая төгрөгийн нэмтэй юу юм гэдэг энэ Монгол ухаан, Монгол оюуныг бол үнэлэх цаг болжээ гэдгийг харуулж байгаа. Тэгээ энэ телевизийг үзэн сууж байгаа хүмүүст бас хэлэхэд, манай одоо бизнес эрхэлдэг хүмүүст хэлэхэд, манай одоо томхон одоо сүүлийн үед бас
аж ахуй нэгжүүд хөл дээрээ зогсчлаа. Манай аж ахуй нэгжийн удирдлагуудад хэлэхэд та бүхэн маань энэ нэвтрүүлгийг дэмжиж оролцоороо. Өрөг бол манай оюун ухааны сорж байгаа, оюун ухааны салбарт хүчээ сорж байгаа олон хүнд бол боломж олгож байгаа юм шүү. Энэ хүмүүсийг дэмжээрэй. Бас одоо тодорхой хэмжээний оролцоо бий болгоорой, ханд өргөөрэй гэж бас хэлэх гэж байна. За оролцогчтой хандад юу хэлэх гэж байна вэ гэхээр санаагаар унах юм байхгүй. Энд Монголд хамгийн анх удаа эхэлж байгаа нэвтрүүлэг учраас энэ дээр бол янз янзын олон төрлийн санаа гарна. Тэгэхдээ бүгд өөрснийхөө оюуны бүтээлийг сайхан танилцуулаад хүмүүст ойлгуулад, хүмүүст хүргээд тэгээд энийгээ бас мөнгө болгоно хувиргаарай. Оюун ухааныхаа талбарт та бүхэн маань шантрахгүй ажиллаарай. Та бүхнийг санхүүжүүлэх бизнесүүд олдно. Төр засаг бас дэмжинэ гэдгийг би итгэлтэй хэлэх байна. Амжилт хүсье оролцогчдод. Яг одоо тайзан дээр дараагийн оролцогчийг урьж байна. Би бол одоо Монгол улсын ноос ноодурын салбарын зөвлөх инженер хүн байгаа. Тэгээ надад итгэл өгөх юм бол би одоо итгэлийг зүтгэлээр одоо маш сайхан үйлдвэр Монголдо байгуулж монголчуудаа болон гойхоос гадна одоо импортыг орлох, экспортод гаргах тансаг бүтээгдэхүүн хийж чадна гэж амлаж байна. За гар хевс дэлхийн зах зээл тансаг бүтээгдэхүүний тоонд ордог. 20 жил гаруй ажилласны үр дүнд одоо хевсийн чимэглэлтэй жижиг эдлэл гаргах аргыг боловсруулж патент авсан. За мөн одоо хевсний нэхэх сэлбэрлэх технологиг хослуулсан технологи гаргаж олон нэр төрлийн бүтээгдэхүүн хийж байгаа. Сэлбэр хийдэг хүн Монголд 2 хүн байгаа. За тийм учраас нэг одоо мөр ингэ шийдвэрлсэн байгаа. Мөн хаягдлагүй технологитой гогцоо төслөгтэй хаягдлагүй технологи нь болохоор зэрэг 1 метр квадрат хевснээс одоо 500 грамм утсыг хэмнэж байгаа. Дэлхий дээр персиран гэд хевснүүд байдаг. Та бол дэлхийн зах зээл дээр гарах сонирхолтой байгаа юм байна. Тийм болохоор манай энэ бүтээгдэхүүн өрсөлдөхүйц байж чадах уу? Өрсөлдөхүйц байж чадна. Саяын таны нэрлсэн хевснүүд чинь голдуу одоо торгомсог одоо материалтай байдаг байхгүй юу? Тэгвэл манайх бол өөрийнхөө одоо хоньны ноосыг ашиглаад тийм ээ улам боловсруулалтын илүү сайжруулаад за энэ жил засгийн газраас арга хэмжээ авж штэ. Одоо 1-р зэргийн ноосонд бол мөнгө өгж байгаа. Энэ бол маш зөв зүйтэй. 1-р ноосны одоо гарцыг нэмэгдүүлж ашиглалтыг сайжруулах тийм ээ. За ингээд би бол гол нь одоо энэ патент авсан гэдэг бол одоо бас нэг гол үзүүлэлт гэж үзэж байна. Өнгө үзэмжийн сайжруулснаар бол өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн гаргаж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Монголд үйлдвэрлэдэг хевснүүд маань маш их одоо ноос суулан гэж ундаг. Одоо жишээнд газар дэвсэн хевсэн дээр хүүхэд мөлхөхөд босоход нь гарт нь дүүрэн ноос зунгаарлцсан ингээд байж идэг. Дамаа шинэ хевс 1-2 жил ашиглахад. Одоо таны энэ технологиор хийчихсэн байгаа хевсэн бүтээгдэхүүнд тийм асуудал байна уу? Энэ давуу тал нь бол нэг гогцоо төслөгтэй учраас эдлэгээний явцад сэв одоо маш бага гардаг. Энэгээр одоо давуу талтай. Би тэгээд түрүүн хэлсэнгүү гар хевсвэл одоо хүний амьдралын 3 үед дамжиж эдлэгддэг гэдгийг бол дэлхийн нийт өнөөдөр хүлээн зөвшөөрсөн. Манай сансрын нисгэгч гүр архичаа сансарт нисгэгтээ одоо Монгол зөвлөлтийн далбаа гар хевсээр хийлгэж авч явсан бол монголчуудын одоо гар хевсчтэй бахархал юм аа. Та өрг нэвтрүүлгээс яг юу хүсэж байна? За би бол одоо маш их баяртай байгаа. Тэргүүн шадар сайдын одоо санаачилгаар тийм ээ засгийн газрын одоо хэрэгжүүлэгч агентлагууд тэгээд Монголын үндэсний олон нийтийн телевиз бидний хүсэн хүлээж байсан одоо энэ нэвтрүүлгийг би бол анх удаага явууллаа гэж андуураагүй бол оюуны өмчийг өнөөдөр үнэлдэг болж байгаа юм байна гэж үнэхээр би бол энэнийг хүсэн хүлээж исэн. Гар хязгаарлсан дээр нь бас арьсан цонгон дээр юм чимэглэл хийгээд ер нь их дэвшилттэй гэж би бол харж байна. Ялангуяа дизайнаа бол шүү сайхан сайжруулад бас дээр нь одоо ус нэвтрэхгүй болгох тал дээр те. Бас энэ зүрийн одоо энэ химийн технологийн хүмүүстэй одоо энэ арьс одоо энэ даавуу одоо энэ хевсний технологийн инженерүүдтэй хамтраад ажил бол бас их ирээдүй байх болов уу гэж бас
бодох юм аа. Танд нэг жижигхэн зөвлөгөөхөд та нэгэн ашигтай загварын гэрчлэгээ авсан байгаа бол танд 7 жилийн хугацаанд хүчинтэй олгогдсон байх ёстой. Тэгэхээр энэ 7 жилийн хугацаанд та энэ ашигтай загварын гэрчлэгийг бол бусад одоо хүмүүст лицензэн гэрээгээр ашиглуулад лицензэн гэрээнээсээ тодорхой хэмжээний ашиг орлого олох бүрэн болцоо нээгдсэн байна гэдгийг бас танд анхааруулж хэлмээр байна. Таны бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлээд бизнес болох бүрэн боломжтой гэж үзэж байна. Танд амжилт хүсье. Манай хоёр шүүгчийн санал бол таныг дэмжиж гэж гарч байгаа юм байна. Ийм учраас танд бид нар боломж олгоод үзье. За баярлалаа. Хичээнэ би. Тэгэхээр дараагийн шатанд тэнцвэллээ. Танд баяр хүргэе. Баярлалаа. Дараагийн шатанд дэргөө уулзъя. За. Шүүгчд маань одоо миний бүтээлийг зөв ойлгож одоо үнэтэй сайхан саналуудыг хэллээ. Үнэтэй зөвлөгөө өглөө. Би одоо зөвлөгөөнийг хэрэгжүүлж ажиллах болно. Олон одоо оновчтой сайхан асуудлуудыг тавьж надад бас санаа өгсөн. Тэгээд одоо чадварлаг баг бүрдүүлж шин загварын бүтээгдэхүүн үйлдвэрлэх даалгавар авсан. Анхны өдөр бага бүрдүүлээд тусгай төлөвлөгөө гаргаад ингээд одоо өдөр шингээ ажиллана да. Оюуны өмч бол мөнгө, өрг бол боломж. Өрг бол боломж. Санаа болгон дэмжигдэхгүй гэдгийг хүн бүхэн ойлгож байгаа ч бүтээлээ хамгаалж төслөө дэмжүүлэх гэсэн оролцогчдын итгэлийг бид хүндэтгэх ёстой. Тиймээс ч шүүгчид өрг нэвтрүүлгийн шалгуур тэнцэхгүйч боломжтой гэж үзсэн зарим бүтээл дээр дэмжлэг тусалцаа үзүүлэхээ амлаж байлаа. Таны энэ хурмын ордны санаачлагыг хотын доргод уламжилж өгье. Тэгэхээр Улаанбаатар хотод үнэхээр гэр хурмын ордон бол мэдээж тэнд бол Монгол хүн бүхэн хурмаа их ийм хүсэлтэй байх болно. Тийм учраас бид нар энэ асуудлыг Улаанбаатар хотын захирагчид уламжилж өгье. Танд баярлалаа. За баярлалаа. За хувийн дугаар тэг 4 Дагиж Ямц таныг студид урьж байна. Дагиж Ямц. За танд энэ орой мэндийг хүргэе. За мэнд хүргэе. За таны ажил энд гараад ирчихсэн байна. Тэгэхээр энэ манай шүүгчид байна. Би хаана суух вэ? За энэ ерөнхийдөө Чингисийн өргөө тэрэг явж байна. Тэр хэдвүгэ мотортой биш боловч амьд механизмаар чиргүүлээд тэнцлийн дугуй ийшээ эргэх, энтлийн дугуй ийш давхар ингэж эргэх энэ хөдөлгөөнүүдийг зохицуулсан дандаа татвартай сураар татсан тэмээний бөгөөд бугуй мундаг сураар татсан ийм татваргнуудын хүчээр энэ тэрэг явж исэн. Та хуучин хөсөг тэрэгэн дээр үндэслээд ашигтай загвар зохион бүтээсэн юм байна гэж бид нэр ойлгож байгаа. Тийм ээ, ашигтай загвар бүтээсэн. Яагаад гэвэл одоо гадаад бол шоу гэсэн үг. Асар их хүн Чингисийн хөлөг тэргэнд очиж сууя гэд их сүйтэй үнэ шиг балиуда тэрүнд тавиад байна гэсэн үг. За ойлголоо. Тэгэхээр та жуулчлалд зориулсан хөсөг тэрэг энэ ашигтай загвараараа хийх гэж байгаа юм байна. За өрг нэвтрүүлгээс та яг юу хүсэж ирсэн бэ? Таны зорилго юу вэ? 50 сая төгрөгөөр шоу цогоолоод юм байна лээ. Миний энэнд нэг 100 сая төгрөг өгөх компанид зөндөө байгаа бахаа. Тийм зорилгоор би эцтэй болж авах. Миний үнэнийг дагаад авчих хүн гараад ирэх байх гэж бодож байна. За зөв. Тэгэхээр бид нар нэвтрүүлгээрээ таны энэ ашигтай загварыг ямар ч байсан танилцуулаад сурчилж өгье. Тэгээд тантай нэвтрүүлгээр дамжуулаад холбогдох бизнесийн хүмүүс маань орж ирнэ гэж бид нар найдаж байна. Тэгээд таныг нэвтрүүлэгт хүрэлцэж ирж цаг заваа гаргасанд их баярлалаа. Найдаж байна. За их баярлалаа та. Би юу гэнэ? Холбож өгөх үү? За баярлалаа. За би яг зүгээр ингэ хэлчих та нар зүгээр бай. Би Нарвынцэн хотох Дагиж Ямц ч юм байна. За болцсон уу? Их баярлалаа. За хувийн дугаар баярлалаа. Та нарт бүгдд чинь баярлалаа. Мөн бүтээлийг дэлгэрүүлэн хамгаалуулахын тулд эрдэмтэн мэрэгд судлаачдын дунд мэтгэлцэн зохион байгуулах, загварын уралдаан зарлах, шийдвэр гаргах төвчний хүмүүстэй холбож өгөх гэх мэт хүмүүрт тохирсон шийдлийг шүүгчид гаргаж байсан юм а. Үнэхээр ингэхээс ч аргагүй юм.
бодит загвар мөхий бүтээл байхад тоон томьёолол зураг судалгааны бичиг баримтаар илэрхийлэгдэх бүтээлч бас энд оролцож байна. Таны бүтээгдэхүүнийг хэрэглэх зах зээл бол өнөөдөр ерөнхий улс төрийн сургуулийн 1200 орчим сургуулил байгаа шүү дээ. Тэгэхээр энэ сургуулиудад л физикийн лаборатори үүсгэх тухай асуудал болчиход байгаа юм. Тэгээ манай нэвтрүүлгийн баг тантай хамт яваад тэр физикийн багш нартай цуг уулзаад явна. Энэ нь батлах ажиллагаагаа та зөв зохион байгуулад зөв хийж чадах юм бол бид нэр хэрхэн дэмжиж болох уу гэдэг саналаа танд дараагийн нэвтрүүлгээрээ тавья. Жаз хөгжмийг би 5 сарын өмнө зохиосон удахгүй дуу болон төрөн гарна. Энэ бүтээл миний оюуны өмч. За зохион бүтээх үйл ажиллагаа бол миний нэгэсний бараг хобби юм байна. Зохион бүтээх үйл ажиллагааны талаар сонирхож оролддог, ном орчуулдаг, ном хэвлүүлдэг. За энэ тэмцээнд бол би хог хаягдлыг хүлээж аваад ангилж ялгаад ачдаг ийм төгөөрөмжийн югаар оролцож байна. Хэрэг би андуураагүй бол энэ таны хогны конвейер систем залуу зохион бүтээгч нэвтрүүлэгт нэг залуу оруулж исэн. Тэр тантай ямар холбоотой вэ? Тэр миний одоо хамаатны ач хүүхэд байгаа юм. Нодлон би тэгээд энийг тийм ээ. Чи энэгээр ороод үзээ гэсэн чинь тэр хүмүүс ойлгоогүй юм байлгүй. Асар их хөрөнгө шаардлагатай юм байна наадах чинь гэж хэлээд хассан байсан л. Тэгэхээр би энэ нэвтрүүлэгт өөрөн одоо би бол жилд оюуны эмчийн газраас 2-3 патент авдаг юм байна. Тэгээ энэ 2 патент аваагүй бүтээгдэхүүнээрээ энэ удаа орё гэж би зориуд орж байгаа юм л та. Тий. За тэгэхээр давааж явгаа. Нэгдүгürt хэдүүлээ дистараллаараа явах хэрэгтэй. Тийм учраас бид нэр эхлээд энэ бүтээгдэхүүнээ оюуны өмчийн баталгаажуулалтаа хэлэх юм шаардлага байна. Тийм учраас юун түрүүн өргөн нэвтрүүлэгтэй хамтраад хэдүүлээ оюуны өмчийн газарт зохих хууль журмын дагуу оюуны өмчийн баталгаажуулалтаа ингээ хийчихье. За энэний дараа мэдээж энэ гэрээг сургалтын байдлаар ашиглах. За тухайн таны хогны төхөөрөмжийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх асуудлыг жичтэн хэдүүлээ эргэж ярилцъя. За баярлалаа. Миний энэ бүтээл нь бол 2009 онд шинэ бүтээлийн патент авсан бүтээл байгаа. Энэ бол цахилгаан станцын хүчин чадлыг одоо нэмэгдүүл 2-3 дахин одоо нэмэгдүүлэх тэр хэмжээгээр бол эдийн засгийн өөрөөс өгөх одоо ийм бүтээл байгаамаа. Энэ бүтээлээр бол одоо дараах юм одоо одооны хэрэглэж байгаа уурын тэрбэнээс бол ийм дутагдaltaй талуудыг нь бол арилгаж өгсөн. Энэний бол эдийн засгийн одоо бодит үр дүн гэхэд одоо зөвхөн Улаанбаатар хотын жишээн дээр авч үзэхэд бол одоогийн Улаанбаатарт ажиллаж байгаа 3-4 дугаар цахилгаан центр энэ хөшлөлт уурын тэрбэнийг тавьснаар хүчин чадал нь бол 2-3 дахин одоо нэмэгдэж одоо 5 дугаар цахилгаан станцыг бол одоо барих шаардлагагүй. Энэ уурын тэрбэнийг ашигласнаар зөвхөн 3-4 дугаар цахилгаан станцад нэвтрүүлснээр 5 дугаар цахилгаан станцыг байгуулахгүй байх хэмжээний хүчин чадалтай ийм станц болно гэж. Та энэ асуудлаа бүх шатны засгийн газрын болоод шинжлэх ухааны байгууллагуудын өмнө баталж чадах уу? Энэ дээр бол би бол онлын хамгийн гол нь энэ дээр бол нэгэнт одоо гараараа хийх одоо бодитоор манайд хэрэгж бол туршилт хийх туршилтыг бол хийсгэжсэн хугацаагаар л энийг бол хийсэн л дээ. Ийж бүрийн юу хэмжээгээр хийх болоод тийм нөхцөл байх болохоор хамгийн гол нь би онлын тооцооны баталгаан дээр л бол судалгаан дээр нэлээд ажилласан. Эдийн засгийн их өндөр үр ашигтай байх ийм болцоотой гэсэн анхдагч одоо сэтгэл төрж байна л да. Тийм болохоор бид нэр одоо дараах оролцогчдод дараагийн оролцогч нараа шалгаж явах хугацаанд мэрэгжлийн энэ чиглэлийн хүмүүстэй та энэ асуудлаа мэтгэлцээнд ороод манай нэвтрүүлгийн багийнхны өмнө баталж чадах юм бол бид бүхэн бас танд хэрхэн тусалж болох вэ гэдэг энэ боломжоо харж үзмээр байна. Тийм учраас та энэ холбогдох мэрэгжлийн хүмүүстэй хамтраад
яг бидэнтэй цуг мэтгэлцэн зохион байгуулаач. Болж байна уу танд? Болно. Дотоод ямар нэг үйлдвэрлэлээр туршилт мөрчлөлт хийх одоо үнцэл байх болохоор энэ нэвтрүүлэгт орсноор одоо мэрэгжлийн хүмүүстэй уулзах, бас тэдэнтэй мэтгэлцэн хийх, бас тэднээс зөвлөгөө авах юм боломжийг олгож өгсөн тул би энэ нэвтрүүлэгэд бол үнэхээр баярлаж байгаагаа илэрхийлмээр байна. Оюуны өмч бол мөнгө, өрөг бол боломж. Өрөг бол боломж. Өвдөө студид дараагийн оролцогчийг урьж байна. Хувийн дугаар 14 мөнгөн шагаа. Жолооч нарын одоо ажлыг хөнгөвчлсөн дугаа харсан үед ч юм уу ер нь юм хум дивхээр үед бас нэг гаргаж ирээд энгийн зүгээр 12 вольт юм аккумулятораас тижээлийн нөгөөд гар удирдлагаар ерөөсөө 2 төвчлөр 2 тишин дараал удирж явах тийм л хөтөл байгаа юм да. Би бол автомашин цэвэр цэцгэлхааны мэрэгчлэлтэй л дээ. Тэгээ энэ утгаараа бас цэцгэлхаанхаас илүү засвар талаас нь илүү их сурдаг. Тэгээд энэ мэрэгчтэй маань холбоотой одоо эмэгтэй жолооч нар айгүйх гарч байгаа одоо энэ жолооч гэдэг үл ер нь бол мэрэгжил хэрэглээ болцсон. Тэгээ энэтэй холбоотой одоо манай ихч хүртэл одоо ингээл нэг дугуй солихтой хүртэл чадахгүй энэ тийм зогцсон намайг дуужсэн тохиолдол гарч л байсан л да. Тэгээ эндээс хараад хахад бол ер нь нэг гар хийц орхооргүй тийм амар одоо эмэгтэй хүн зүгээр яг нэг 2 залгуур залгачаал удирдлага дараа зогсож идэг тийм юм хийвэл яа гэм болоо гэж одоо энэ бүтээлэг бол ер нь хийсэн байгаа. Япон солонгос тэрэнд айгүй их дагалдаж ирдэг данхраад болохоор одоо илүү төлхөө хэрэглэх болоо гэж бодож байгаа. Тэгээ энийг одоо нэг гараар эргүүлнэ гэхэлэр айгүй их ачаал авдаг тэр хүн хэсэгтэй. Тэгээ тэр үед одоо энийг хөнгөвчлөхийн тулд ийм мотороор одоо дундаа дорцоовтай. Тэгэл энийг ангиж ягаад дорцоовоо өглөнгуудаа энэ хоёр талаа одоо гуйл гэж ярьдаг, гар бийл гэж ярьдаг. Энийг углаал араас нь удирдлагынхын энэ нэг залгуурыг залгах чинь удирдлагын залгуур маань яг түүг болоод яг салгачаар хийсэн байгаа л да. Тэгээ энэ данхраад маань болохоор шүн оройгоор бас гэрэлтүүлж өгөх тулд энэ ардаа юм унтраалга гэж гисэн одоо энэ дэр дараал унтрах жишээтэй. Энэ маань одоо гэрлэг одоо жолоочийн тухайн жолоочийн өдрөө ойлгохгүй тухайн одоо шүн оройгоор ч юм уу энэ маань одоо яг хоногтой орж игүй юу тэр болгоны мэдээлж өгөх зорилгоор одоо энэ дээр гэрэл хийж өгсөн байгаа л да. Тэгэд одоо автомашинаа өргөцсөн тохиолдолд одоо энэ хоёрыг аваад данхраадаа авчингуудаа одоо дугуйныхын шпилхний болтууд гэж ярьдэн штэ. Тэднийгээ тайлаад буцаага чангалах боломжтой өгөөд одоо бас нэг тийм ноцоос байгаа юм л да. Энэ моторын эргэлтээр хийлдэг. Тэгээ тэр ноцоосондоо одоо энийгээ углаал бас дугуйгаа хийлэх боломжтой, хийс болцсон үед ч юм уу хийх үед хийлэх боломжтой тийм бүтээл байгаа. Тэгээ цэцгэлгааны залгуурууд гэвэл яг удирдлага маань бол өөрөө хоёр талтай төлөлтөй хийсэн байгаа. Одоо нэг тишээ дараад өргөөд нөгөө тишээ дараад суллаад хийн. Тэгээд яг бүр ноцоос маань одоо нэг тишээ эргэж итэл хий гарах зориулттай болохоор энэ маань ганцхан арын товчлуурыг дараал энэ маань автоматар удирдлага байхгүйгээр энийг авцсан ч гэсэн ингээд автоматар эргэж ийн өөр нэг тишээ. Жолооч маань өөрөө болсон үед нь хийн болсон үед нь ингээд унтраачих зорилготой. Тэгж хийсэн байгаа. 12 вольтоор ажиллаж байна. Тижээлийн утас бол яг бас тамхины асаагаараас авч болно. Тэгээд 12 вольтоор аккумулятор одоо нэмэх хасах шонгоос авах зорилтойсэн байгаа. Ер нь бол миний хүсэл мөрөөдөлтэй энэ бүтээл бол их холбоотой, их ойр дотн байгаа гэж боддог. Яг бол миний хүсэл мөрөөдөл бол ер нь өөрөө нэг юм хийгээд тэрийг олон нийтэд таниулаад, олондоо танигдахаас гадна олонний хүртэл олох зорилготой мөрөөдөлтэй байдаг. Ер нь бол энэ бүтээлээ цаашдаа ингээд үйлдвэрлэл нэвтрүүлээ явуул энэ мөрөөдөл маань биелэх байхаа гэж би бодож байгаа. Бизнес болох талаас нь өшөө илүү судалгаа хийж үзэх хэрэгтэй байна. Тэгэхээр 2 дугаар шатанд оруулж дэмжих бүлгийн тусламжтайгаар одоо энийг хий гэж бодож байна. Харуулж үзүүлж байгаа юм чинь бол бас нэг тийм хангалттай сайн үнэлгээ авчгаар биш л байна. Гэтэ одоо дараагийн үндэл одоо харах л үлдлээ тий. За хоёр шүүгч маань нэг ихтгэлтэй биш. Тэгтээ дэмжиж гэж хэлж байна. Тийм болохоор би бол үзэгчдээсээ энэ саналыг аваад хэрэг чамайг дэмжиж гэдэг санал өгөх юм бол бид нар дэмжиж тодорхой хэмжээнд хөрөнгө зардал гаргаад судалгаа хийж үзье. Өөрөөр хэлбэл бид нар энийг эцсийн бүтээгдэхүүн болгоход ямар хэмжээний зардал гарах вэ? Ямар зах зээл байгаа гэдгийг бодитоор нь судалж үзэх ийм шаардлага байна. Хэрэг дэмжихгүй гэдэг санал гарах юм бол мэдүү ойлгоорой. За оролцогчдод баярлалаа. Дараагийн шатанд тэнцэх хөрөөлийг төвшүүлье. Хэн нэгэн төрүүлдэг нь уралдаан тэмцээний дүрм.
өрг нэвтрүүлгийг зорьсон хүн болгоны хүсэл биелээгүй. Анх хандаа зориулж хийсэн юмаа хэмээн ярьсан энэ залуугийн бүтээл жирэмсэн эмэгтэйчүүдийг ая тухтай байлгах зорилгоор хийгдсэн матрас. Энэ матрасыг би өөрөө уг нь бол хандаа зориулж хийсэн. Би сайн гүйц тайлбарлаж чадсангүй л дээ. Шүүгчд маань таалагддаг юм уу? Эсвэл нэг хуулбарлсан байх ч нэг тиймэрхүү юм яаж хэлсэн л та. Уг нь бол би нэг өөр хандаа зориулсан болохоор нэг сайн мэдэхгүй байна. Иймэрхүү загвар байдгийг. Харин энэ залуу аргалаар хүч хийх гэсэн санаа тээж ирсэн. Яг үүндээ шүүгчнэр экспертүүдийн хэлсэн зүйлийг бас сайн ойлгосонгүй. Илүү соёлж хэрэглэе гэж байна. Илүү нэг зах зээл зориулсан гэж байна. Хэрвээ тийм байсан бол маш олон зүйл байгаа шүү дээ. Ялаа үргэх тусгай бодис байгаа. Илүү соёлж хэрэглэе гэвэл одоо цацдаг тийм өнөртүүлэгч байгаа. Илүү өөр өнөртийгээ дэвэл өөр орноос ирсэн өөр орц найрлагатай хүчнүүд байгаа. Тэгээд би болохоор яг юу санал болгосон юм бэ гэвэл ерөөсөл Монгол хүний онцлог тохирсон Монгол уламжлалыг харуулсан юм бүтээгдэхүүнийг гаргая гэсэн санаачлагтай орсон. Гэхдээ дэмжигдсэнгөө. Энэ мэт шавар шал эсхийн ноосоор хийсэн тоглоом гээд маш олон бүтээл санаа тэмцсэнгүй. Мэдээж тэд ашигтай загвар хэрэгтэй бүтээгдэхүүнийг санаачилсан. Үйлдвэрлэлд оруулж олон хүнд хүргэнэ гэж утсан. Гэвч энэ удаа амжилттай болж чадсангүй. Харин тэнцсэнгүй гэж итгэлээ алдаж шантралгүй улам илүү сэтгэж сайныг бүтээгээрэй гэж өрг нэвтрүүлгийн хамт олон та бүхнээс хүсэж байна. Өрг нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Ингээд дараагийн оролцогчийг тайзан дээр өрье. Хоёрын дугаар Тэг 17 Цэрэн Содмын Базар аригч. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр энэ өрг нэвтрүүлэгт өөрийн одоо зохион бүтээсэн шүд угаах шинэ соёлын бүтээлээрээ оролцож байна. За одоогоос хэдэн жилийн өмнө буюу 2009 онд бол шүдний шинэ соёлны загварыг зохион бүтээгээд за энэ загвар бол Монгол улсын оюуны өмчөөр бол баталгаажуулж ашигтай загварын гэрчлэгийг авсан энэ бүтээл байгаамаа. Миний бүтээл. За энэ өрг нэвтрүүлэгт бол би энэ бүтээлээрээ оролцож бас энийгээ одоо бодит биелэл болох юм зорилготой оролцож байна. За миний соёл бол үндсэндээ 4 технологи суудсан байгаа. Үс нь 3 одоо янзын байрлалтай өндөр намын байрлалтай байна гэдэг бол энэ ямар ач холбогдолтой юм бэхээр нэгдүгürt бол шүдний анатомиг яг одоо дагсан юм байдалтай. Хоёрдугаарт энэгээрээ ялгаатай юм юу гэхээр зэрэг угаалт бол маш сайн угаана. Гуравдугаарт бол хүч их баг гарна. Ийм ач холбогдолтой. За дээрэс нь бол шүдний дундлын 2 усны маань одоо байрлал өөрчлөгдсөн. Нэгдүгээрт нь бол зүрсэн буюу бие биенийг X хэлбэр гэж үзэж байгаа. Хоёрдугаарт нь бол хооронд нь бол бас зүрүүсэн хэлбэр дээрэс нь. За ийм 2 хэлбэрээр яагаад хийж өгсөн бэ гэхээр энэ бол хог доошоогоо одоо бохор юм орохгүй. Ийм байрлалыг үзүүлсэн. За 3 дугаарт бол энэ 2 талд нь бол соёлныхоо 2 яг бариулны эрхээ уруу очих талбайд бол бид нар хонхор тодорхой градус байрлуулж өгсөн. За энэ бол ямар учиртай юм гэхээр зэрэг хүн бол өнөөдрийг хүртэл соёлзонд бол хүн бол тодорхой градусаар угаадаг шүдийг бол манай шинжлэх ухаанд бол гэтэл өнөөдөр тэр хүнд бол соёлзонд бол тэр яг тодорхой градусыг барих ямар ч боломж байхгүй мэдрэмжээрээ. За энийг бол би бол анхудаас болгож өгсөн шүдний соёлзонд бол. За дээрэс нь бол сүүлд нь хил хусагчийг бол байрлалыг өөрчилж өгсөн. Энэ ямар ач холбогдолтой гэхээр зэрэг өнөөдрийг хүртэл хэрэгжилж байгаа соёлзонд бол хил угаагч бол яг ихцээрээ байдаг. Энэ ямар хэцүү юм бэ гэхээр зэрэг энэгээр бол хүм шүдээ угааж боломж их тааруу байдаг. Амьдралын практик. Яаж юм гэхээр зэрэг огт өгдөг. За огт өгснөөрөө бол яг зэрэг хүн шүднийхээ хилийг угаах боломж их муу болж ирдэг. За энийг бол бид нар байрлалыг өөрчилж өгснөөрөө бол оглтыг багасгаад талбайг хурдан угаах, угаалтыг сайжруулж ийм болцоотой болгож өгсөн байна. За дээрэс нь энэ эцэст нь бол юу гэхээр зэрэг энэ усны өндөр нам энэ бол маш чухал ач холбогдолтой. Өнөөдөр шүдийг сойзоор угаахтаа хүч их гаргаж угааж байгаа уснаас энэс болоод механик гаралтай янз бүрийн одоо гэмтлүүд бий болоод энэ цаашаа өрөвсөлд өвчин үүсэх юм шиг жанартай. За эцэст нь миний соёлны 2 онцлог байгаа. Энэ нөгөө зэрэг шүд цоор хөвчнөө сэргийлэх нөгөөх нь шүдний бойлны өрөвсөл буюу одоо манайхаар бол цаашаа даймжирсан өрөвсөл үүсний эсрэг цус гаргаас хамгаалсан одоо өрөвслийн эсрэг ийм 2 төрлийн соёл. Тэр нь бол ус нь бол усных нь хоорондын ялгаа одоо энэ дээр бол байна. Гадна талын захын хоорондын усны хоорондох хэмжээ бол өөр байна. Энэ бол яг үгээр шүд хоорондын завсраар ороод буйл шүд хоорондын завсрыг угаа цэвэрлэх. Ингэснээрээ бол нүдэнд харагдахгүй шүд цоор хөвчин буйлны өрсөл бусад одоо хүндрэлээс сэргийлэх бүрэн болцоотой. Ийм болж өгч байгаа. За эцэст нь бол одоо энэ өнцөг бол маш ач холбогдолтой.
Ягаад тэгэхээр би энийг бол тайлбарлая л да. 1943 онд бол дэлхийд анхудаа Америкийн эрдэмтэн Баас гэж хүн бол өнцөг 45 градусаар угаана гэдэг энэ технологиг судалгаагаар батлуулаад дэлхийд цацсан. Энийг өнөөдөр хүртэл дэлхийн шийдвэр ухаан, шүдний шийдвэр ухаан хэрэгжилж байна. Өнөөдөр хүртэл. Гэтэл энийг сойзон дээр яаж барихыг бид нэр хэлж байгаа боловч тухайн хүн бол хэрэгжилж чаддаггүй. Ингэснээр бол маш их тэнд бол их одоо асуудлууд гарч байдаг. Энийг бол би яг өөрийнхөө бас шүдний ихэмж хүний хувьд би шүд судлалын одоо эрдэмтний хувьд бол одоо бас өөрийн туршлага практик одоо туршлагаасаа энийг бол олон жил судалсны үндсэн дээр одоо яаж энийг хүн автоматар ингээ барихтал хүн тэдэн градусаар угаахтал хүнд зөв зовлонгүй энэ шүдийг сайхан угаамаар байна гэдгийг бол одоо өөрийнхөө бүтээлээр хэлсэн юм аа. Энэ бүтээл маань бол мэдээж бусад дэлхийн одоо брэнд болсон бүтээлүүдтэй бол өрсөлдөхүйц ийм хэмжээний бүтээл гэж үзэж байгаа. Тэгэд энэ бүтээлээ бүтээгдэхүүнийг бүтээгдэхүүн болгож үндэсний брэнд нэгдүгээр Монголдон үйлдвэрлэе. Хоёрдугаар дэлхийн зах зээл дээр бид нар хастан яагаад гаргаж болтгоо гэдэг ийм зорилготой цаашдаа энийг жижиг үйлдвэрлэл байгуулах ийм зорилготой оролцож байна да. Тэмцээнд оролцож байгаа улсууд маань бол сайхан бүтээлээ авчирсан, бүр бэлэн болцсон, үйлдвэрлэлд бол орцсон одоо ийм сайхан одоо олон жил хэдэн жил үйлдвэрлэл явуулсан юм улсууд бол байна. За миний энэ бүтээлийн онцлог нь бол яг үгүй нэгдүгээр технологи суулсан. Хоёрдугаар энэ бол хүний эрүүл мэндийн бүтээгдэхүүн учраас бас одоо тодорхой хэмжээнд гэрээрээч гэдэг юм уу, хуваараач гэдэг юм уу ийм үйлдвэрлэхийн боломжгүй. Ялангуяа нөгөө үйлдвэрлэлийн шаардлагатай тодорхой хэмжээний нарийн тоног төхөөрөмж хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ үүднээсээ бол жоохон боломжгүй байгаа. Гэхдээ энэ хугацаанд би бас сүүлийн одоо 4-5 жилийн хугацаанд бол судалсан энэ үйлдвэрлэлийг бол бас оруулж ирэх боломжтой. Энийг үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг оруулж ирэх боломжтой. Учираас одоо энэ найдварын тэгээл явж байна. Монгол хүн яхаараа том дэлхийн шиг том мөрөөдөж болдог юм. Бид нар цаг нь ирсэн байж шүү дээ. Оюунлаг монголчууд болчлоо. Тэгээ энэ нэвтрүүлгийн өрг хүртлийн сайхан нэвтрүүлгийн нэр над их таалагдж байгаа. Тэгээ энэ утгаараа бол магадгүй бид нар дэлхийн зах зээлд гарах тэр мөчөд агшинд магадгүй бид нар жинхэнэ экологийн цэвэр түүхий дээр хийх бүрэн бололцоотой. Энэ бололцоо суурь нь тавигдсан байгаа. Одоо яг өнөөгийн гол яг стратеги нөхцөл юу вэ гэхээр бид энэ яг одоогийн дэлхийн зах зээл зарагдаж байгаа бүтээгдэхүүн болоод хүний хэрэгцээнд хэрэглэгдэж байгаа энэ сойзноос технологи ямар давшилттай давуу талтай юм бэ гэдэг л миний гол онцлог. Энэгээр л бид нар өсөлт. Ашигтай загварын гэрчлэг авсан юм байна тий. Энэ анхдаг жогноо хогноо хизээ 2009 онд. 2009 он тий. Гадаадад мэдүүл гаргасан уу? Гадаад бол одоохондоо аваагүй байгаа. Дээр нь энэ гадаадын энэ патентийн database дээр ер нь хэр зэрэг хайлт хийж одоо сүүлийн үеийн судалгаатай харьцуулж үзсэн. За ерөнхийдөө бол сайн үзээгүй. Зүгээр ер нь Монголд орж ирсэн сойзнуудыг бол маш их судалж байгаа. Байнга л одоо дэлгүүрт ороход бол би ерөөсөө сойзны тасагтал байдаг хүн. Тий. Тэгэхээр энэ маань юугаар зэрэг мэдгүй Америк, Англи тийм ээ, Солонгос, Япон, Хятад гэсэн ийм олон одоо бас улсуудаас орж ирж байгаа сойзнууд бол байна л да. Тэд сойзнуудыг бол ялангуяа би бол Америк нэгдсэн улсын сойзнуудыг судалж байгаа л да. Англи одоо Colgate те одоо Reach гэдэг Aquafresh гэдэг сойзнууд. Тэгээ хоорондоо ижил төсөө юм бол их байна тэднэрт. Тийм маш их байна. Жаахан ялгаатай ч юм байна. Бас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор хөнгөлтэй зээлээс гадна тэдний импортлж байгаа үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нөөцгөлөөс чөлөөлөх тухай хууль 2009 онд батлагдсан байж байгаа. Энэ маань 2012 оны 12 сарын хүртэл хэрэгжигээр батлагдсан байж байгаа. Тэгэхээр та судалсан тоног төхөөрөмж байвал тэрийг оруулж ирэхэд таны тоног төхөөрөмж нөөцгөлөөс чөлөөлөх боломжтой. 2001 онд бол би шүд судлалын шинжилгээ ухаанд бол шинэ онол баталсан. Дэлхийн шүд судлалын шинжилгээ ухаанд. Энэ онолоор би докторийн зэрэг хамгаалсан. Тэгэхээр энэ онолтой маань энэ сойз нь бас холбоотой. Дээрээс нь энэ үг маань өөрөө шилбэл энэ сойзныхон утга учирыг хилээд байгаа. Шилбэл 3Z гэдэг маань тэгэхээр 3 одоо өндөр нам шүү үсэн. Тэр Z гэдэг маань бол одоо би бол цаана нөгөө судалгаа хийсэн учраас шилбэл гурвалжингийн тогтцоор энэ бол маш доктортой. Дотор талын үс бол наалахгүй шүү гэдэг юм бас. За тэгэхээр би танд бол зөвөр санал болгож байна л да. Танд бол эрхийн хамгаалтын бас бусад төрлийн объектууд наад цайзан дээр байна. Тэн дээр бас эрхийн хамгаалт төсөлд оюуны хэмжээний газархандараа гэж байна. Тэгэхээр тэр тоног төхөөрөмжийн үртгийг анхаарах хэрэгтэй байна. Түүхийн эдэ хаанаас авах вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй байна. Тэгээд
Мэдээж хэрэг гадаад зах зээл нэвтрүүлэхээс өмнө дотоодынхаа зах зээл дээр нэвтрүүлж гадных нь бас энэ бол борлогдох боломжтой бүтээл гэж бид нэр батлах шаардлагатай гэж бодож байна. Тийм учраас бас Монголын шүдний сайдны борлуулалт жилд одоо хичнээн сая төгрөг, хичнээн тэрбум төгрөг гэдэг юм бэ. Тэр талын судалгааг бас хийх шаардлагатай гэж бодож байна. За миний хувьд эргэлзээтэй л байна л да. Энэ одоо ингээ ойрын үед үйлдвэрийг оруулж ирээд сойз үйлдвэрлэнэ гэхэд яагаад тэгэхээр түүхийд нь л миний зүгээр ойлгосноор нефтийн бүтээгдэхүүнээс гараад ах шиг тий. Тэ энэ түүхийд бол түүхийд нь тий. Тэгэл тэрийг түүхийдийг оруулж ирээд энд Монгол технологиор хийгээд ингэжсэнд орвол энэ оюуны өмчийг гадагшин зарцуулээд. Заавал одоо глобалчлагдж байгаа энэ эдийн засгийн үед заавал өөрөө ингээ бүтээчээл өөрөө технологи оруулж ирэх гэл өөрөө үйлдвэрлэл оруулж ирэх гэл өөрөө трейд хийх гэл өөрөө маркет хийх гэж хахаар өөрөө судалгаа нь эрдэмтэн юм чи эрдэмтнийхээ ажлыг хийгээл энийг улам цааш нь Монгол хүний шүдний тэр бүтэж одоо шинж уламжлалт тэр хамгаалж байсан арга технологи юугаар судлаад цааш нь бол зах зээл дээр гарах юмнуудыг өөр хүмүүс хийвэл яасан бэ гэж бодчих. Тийм учраас одоо миний хувьд уучлаарай одоо ойрын үед дэмжиж энийг бол үйлдвэрлэл болох боломжгүй гэж үзэж байна. За ингээ хоёр шүүгч маань нэг нь дэмжийгээд нэг нь дэмжих боломжгүй гэд. Би бол дэмжий гэдэг саналыг өөрт чинь боломж олгоё гэж ингэж бодож байна. Яагаад вэ гэхээр үнэхээр онлайн түвшинд хийгдсэн судалгаатай тэр нь өөрөө хамгаалагдсан. Дээр нь олон улсад Монголын одоо Made in Mongolia гэж гарч болох ийм бүтээгдэхүүний баг анхдагч нь бараг та болох боломж ус байгаа юм байна гэж ингэж харж байна. Дамаа ийм технологийн шин чанартай нарийн одоо шинжлэх ухааны одоо судалгаатай ийм бүтээлүүд тэр болгон бас энэ оролцогчдын листэн дотор бол байхгүй байгаа. Тийм учраас бол би таныг дэмжиж хэдүүлээ болохоос нь ахгуулаад болохгүйг нь хүртэл хамтдаа яваад үзье. Хаана очиж зогсохыг бол бидний одоо хүчин чармайлт боломж болцоо харуулах бах. Тэгвэл хамтдаа боломжийг бүрдүүлж хамтдаа зүтгэе гэж ингэж хэлж байна. Оюуны өмч бол мөнгө, өрөг бол боломж. Өрөг бол боломж. Монгол оюуны өмч энэ бол анхдагч гэдэг утгaalаас бол маш их дэмжлээ. Хоёрдугаарт бол мэдээж эрүүл мэндийн бүтээгдэхүүн, гуравдугаарт бол дэлхийд өрсөлдөх хэмжээнд, дөрөвдүгээр шинжлэх ухааны шийдэл талаас бол бас нэлээд одоо бас суурьтай ийм бүтээл боллоо гэж дүгнжээ. Тэгээд их дэмжлээ. Мэдээж бас хийх юм зөндөө байна. Бас зөвлөгөө бас байна. Тэнд бүхэнд их баярлалаа. Эхнийх гэдэг утгаараас тэрүү шалгаруулалтын анхны өдөр шүүгчд их л зөөлөн байх шиг санагдлаа. Оролцогч бүхэнд аль болохоор боломж олгох гэж хичээж тэдний санаа бүтээлд олон талаас нь үнэлэлт зөвлөлтөгч зөвлөлдөж жинхэнэ халуун дотн уур амьсгал энэ дүгнэлөө. Оролцогчдод санаагаа бүтээлээ хөгжүүлэх шинэ гарц боломжийг мэрэгжилтнүүдийн зөвлөгөөнөөс авч сэтгэл хангалуун баяртай буцаж байна. Гэвч цаашид улам хэцүү болно гэдгийг мартаж болохгүй. Өрг шиг дамжлаг шүүлтүүрийг давж жинхэнэ шин санаа, шилдэг шийдэл, оновчтой бүтээл тодорхойлно. Харин ерөнхий шүүгч анхны шалгаруулалтаас ямар дүгнэлтийг гаргаж байгаа болоо. Оюуны өмчийг мөнгө болгох өрг реалити нэвтрүүлэг маань эхний шалгаруулалтаа явуулж эхэллээ. Эхний студийн бичлэгт нийт 60 гаруй хүн бүртгүүлснээс эхний 30 оролцогч маань оролцож өөрсдийн бүтээлээ 2 минутаас 20 минутын хооронд танилцуулж байна. Мэдээж оролцогчд маань төрөл бүрийн мэрэгжлийн төрөл бүрийн одоо боловсролтой хүмүүс маань бол ирж шинэ бүтээл, шинэ санаагаа тайлбарлаж байна. Шинэ оролцогчид шинээр студийн бичлэгт оролцох энэ хүмүүстэй зөвлөхөд маш товч тодорхой энгийн үг хэллэгээр дээрэс нь санаагаа хэрхэн мөнгө болгох вэ гэдэг бодит шалгуурыг хангахгүйц зөв тайлбарыг ингэж хийх нь бол шаардлагатай байна. Ингэснээр бас нэвтрүүлэг зохион байгуулж байгаа багийнхан за дээрээс нь нэвтрүүлгийг шүүж байгаа шүүгчдэд илүү зөв үнэлт гаргах боломжийг бүрдүүлж өгнө гэж ингэж хэлмээр байна. Нийт оролцогчдоо 2 дугаар шатны шалгуулалтанд шалгарч цаашид таны оюуны өмч бизнес болох, мөнгө болох
алхмаа нэгээр ахиулна гэдэгт итгэж байна. Танд амжилт хүсье. Өргөн нэвтрүүлгийн 1-р шатны шалгаруулалтын эхний хэсэг энэ түрээд өндөрлөж байна. Оролцогчдын шин санаа, шилдэг бүтээлүүдийг сонирхон бахархан суугаа үзэгч таньдаж өргөн нэвтрүүлгийн зүгээс оюуны томоохон дэмжлэгийг үзүүлж байгаа гэдэгт итгэлтэй байна. Магадгүй танд оюуны өмшиж юу болох талаар мэдээлэл хүрснээр өргөн нэвтрүүлгийг зорих хүсэл тэмүүлэл зориг төрж маргааш бүтээлээ барин санаагаа тээсээр ирэх хүмүүсийн тоо нэмэгдэх нь бидний бас нэгэн бодит үр дүн байх болно. Ингээд шалгаруулалтын дараагийн хэсэгт уулзлаа баяртай. Та бүхэн сайхан амраарай. But